Өргөжлийн хүрдэг уран бүтээлчд маань оролцдог гэж байна. За өнөөдөр та бүхэн намайг гайхаж байгаа нэвтрүүлэг хэлэнгүүд товцоод байлаа. Тийм болоор өнөөдөр амралтын өдрүүдийг би бас үзэх та бүхэндээ чөлөө төртөнд нэвтрүүлгээр аль болохоор бас нэг өөдөө авахгүй шинэ сургууль бүгдийг бас бүрхийг ирмэлцдэг л дээ. Тэр утгаар өнөөдөр Мишель кикбоксинг клуб төр хүрэлцэн ирсэн байгаа. За өнөөдөр миний бүтэн сайн буюу амралтын өдөр маань Мишель кикбоксинг клуб төр өнгөрөх ёстой байгаа. За энэ кикбоксинг талаар та бүхэндээс мэдлэгийг бас та бүхэндээ өгье. За хүүхдүүд маань залуучууд маань энэ кикбоксинг хэр зэрэг одоо кикбокс гэдэг энэ хүү урлаг спортыг одоо хэр зэрэг сонирхож байна тийм энэ талаар бас та бүхэндээс тодорхой мэдээллийг өгье гэсэн өнөөдрийнхөө нэвтрүүлгийг хүргэж байгаа маа. За тэгээ ямар ч гэсэн би өнөөдөр өглөө энэ бүгд дээр энэ клуб дээр бас эртлэн ирээд би бас хувцснуудаа авцсан байгаа. За тийм болохоор би та бүхэндээ яг энэ идтэй бүгднтэй адилхан одоо бэлтгэгийнх нь хувцас нь одоо ямар байх хэвээр юм ч гэдэг юм уу дотоод зохион байгуулалт нь ямар байх хэвээр дэглэм нь ямар чанга хатуу байх хэвээр тэр бүгдийг би өнөөдөр мөрдий гэж бодлоо. Миний өдрийн зангаа сарвчин цамц бол ерөнхийдөө өнөөдөр бол надад л хэрэггүй юм шиг санагдаж байна. За миний одоо энэ өмсгөлөд одоо энэ яаж өмсдгийг би одоо сайн ерөнхийдөө ойлгохгүй байна л да. Гарын боол хийж байгаа. За шорт өмсөх хэвээр за ямар ч бодолк өмсчихье. За тэгжээж л өнөөдөр би кикбокс гэдэг энэ хөө урлагаар би спортороос нэг өдөр би амьсгалах болоод байна л да. За бүгдээрээ тун удахгүй чөлөө төрсөн нэвтрүүлэгтээ та бүхэн бас угаа хүмүүсээр маш сонирхолтой байх болно гэж та бүхэнд хэлмээр байна. Манай кикбоксийнхан бол хөлөндөө зүйдэг юм байл энэ хөлний кист. Энэ нь одоо бол хөлний кист. Аа. За одоо ингэж явуулаад. Одоо янз бүрийн одоо өшгөлөхөд энэ подиум гэж ярьдаг л да. За хөлийн энэ одоо энэ подиум гинтгэс хамгаалсан. Тэгээд гинтгэс хамгаалсан гэсэн үг. Шагаа магаа одоо гинтгэс хамгаалсан гэж ойлгож байна тийм ээ. Тэгээд шагаа магаа гинтгэс хамгаалсан тийм юм. Хөлөг барай өвчж байгаа юм тийм. За энэ хөлний кист гэдэг бол яг одоо энэ хөлийн шүрмсний зөөлөн одоо хөлийн зөөлөн ид гэж ярих юм да тий шүрмс одоо юу гэдгийг зөөлөн идүүдийг л одоо хамгаалах гэмтлээс хамгаалах юм байна л да. Хөлийн аюулгүй байдлыг хангачаад байж байна. За би за энэ миний өмс бодлохгүй за энийг барьж байгаа. За энэ бол одоо гарны бинт. Гарны бинт бас гарын одоо хамгаалах гэмтгээс хамгаална. Одоо энэ гарын үе мөчийг үе мөийг бол хамгаална. Одоо яг бодгийг яаж хөө. За тэг. За тэгвэл тий. Гэтэ хүн өөрөөр ороод юм. Гэтэ би өөрийнхөө ороодгоор. За. За тэгч. Аа. Тэгэхээр хэм блэ? Намайг шижир эрдэнэ гэдэг. Шижир эрдэнэ гэдэг тийм ээ. За шижир эрдэнээр нэмэхүү кик боксинг одоо урлагаар одоо би хамгаалах урлаг гэж ярьдаг уу? Кик бокс спортоор. Хичнээн жилээр хичээлж байгаа. Хичээллээд би 2007 оноос хичээлсэн. 2007 оноос. Энэ Мишель төвд. Ааха. Чи одоо хичээллээд 2 жил болж байна. Ер нь яагаад энэ хүү спортоор хичээл төлсөн бэ? Тэгэл одоо энэ спорт их гоё спорт л та. Одоо стрим гэж ярьдаг те. Би яагаад ч нэг телевизээр одоо тэр саруулаад гээд кикбоксинг дэлхийн авраг. Тэгээ манайхаас одоо энэ алтан бүрэг одоо манай багш байна. Бас дэлхийн авраг. За. Олон сайн тамирч төрөн гарсан л та. Тэгээд оюутан болж ирэл телевиз үзэж байгаа энэ кикбоксыг хараад тэгээд сонирхож эхэллээ. Тэгээ 2007 онд би бүртгүүлээд кикбокс гэж юу гэдгийг мэдж аваад олон сайхан найз нөхөдтэй багийн хамт олонтой болсон. За. Одоо би ч одоо энэ хүү нэг өдөр би энэ кикбокс гэдэг хүү спортоор би болсон гэд сонирхоод үзэгчтэй бас тодорхой хэмжээний мэдлэг өгөх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хамгийн түрүүнд одоо ер нь бид нар яг юу гэдээ анхаарах хэрэгтэй юм бэ? Анхаарах зүйлүүд гэх юм бол одоо энэ кикбокс ч анхаарах зүйл нь ер нь бол эхлээд бие сайн халаана. Ямар ч спорт л ер нь хамгийн түрүүнд бие маш сайн халаана. Хөлсөө гартал биеэсээ халаагаад тэгээд одоо багшийнхаа заавар зөвлөгөөгөөр л эхлээд явна да. Одоо энэ Мишель кикбоксинг маань клубын маань багш одоо ямар хүн байдаг вэ? Манай клубын ерөнхий тасгал зурагчаар болохоор манай олон улсын хэмжээний мастер дэлхийн авраг манай алтан бүр багш маань байдаг. Тий. Тэгэхээр ер нь би бас танай клубын талаараас урдан байс ерөнхийдөө сонсч байсан да. Маш олон улсын чанартай
хэмжээнүүд ер нь явдаг гэдэг энэ жоохон байж үзэхтээс бүгдийг танилцуулаад энэ ямар тамирчид маань энэ клуб хичээлдэг юм бэ те ямар сургалтаар ер нь явагддаг юм бэ за энэ кикбоксинг хүн эзэмснээр ер нь ямар хүний одоо биед одоо ямар төлөвчлөл байх хэрэгтэй юм бэ те би одоо энэ одоо зодооны урлагаар одоо спортоор хичээллээ гэдэг одоо гараал хүн зодоод иж яриад болохгүй л ахал та тийм болохоор маш их тэр хуулийн талаас ч гэдэг юм уу маш их тийм зохион байгуулалтыг сайт хэлээд юм шиг л хэлээ тийм ээ. Хүмүүсийн хувьд бол маш дэд зэргээр одоо хэлэгцэн байх хэрэгтэй юм шиг байна. Тийм. За миний одоо гарын одоо ангатах та. За болж байна.